За та бүхэнд нэг тайлбар өгөхгүй бол бас энэ сума n гэдэг энэ томьёо эртээ үнэхээр жоохон бүдүүн бараг томьёо байсан юм байна. Тэгээд энэ томьёогоор бодвол үнэхээр амархан байсан юм байна. Тэгэхээр энэ томьёог яаж гаргасан бэхээр би ингээ гаргасан юм байна. Энэ хоёрыгоо ингээд цааш нь ингээд бодчихно гэсэн үг. Тэгэхээр энд бодсон байна. n дээр нэмэх нь 1 үрчгэн сума n хасах нь 2n нэмэх нь 1-ийг хуваан 3-ыг үрчгэн сума n гэдэг. Энэ 2n нэмэх нь 1 хуваан 3 гэдэг чинь сума n-ийн квадрат шүү дээ, тий. Тэгэхээр энэ хоёр ингээд цааш нь явангууд за энд 3 гэдэг хаалт. За сума n-ийг бол хаалтыг гадна гаргана. Мөн бас 3-ны 1-ийг хаалтыг урд гаргахын тулд энд 3 хүртэр хуваарийг 3-аар үржинэ. Тэгэхээр 3-ыг n-ээр үржихээр 3n, 3-ыг 1-ээр үржихээр 3. За хаалтан дотор юу үлдээх вэ? 2n нэмэх нь 1 байгаа шүү дээ. Тэгэхээр 2n хаалтнаас гарахаараа хасах болно. Нэмэх 1 чинь хаалтны өмнө урд хасах тэмдэгт болохоор бас хасах 1 болно. Тэгэхээр 3n-ээс 2n-ийг хасахаараа n болно. 3-аас 1-ийг хасахаараа 2 болно. Тэгээ эцсийн томьёо нь 3-ны 1-ийг үржигнэ, n дээр нэмэх нь 2 үржигэн сума n. За ийм томьёо авах нь шүү. За тэгээд сума n гэдэг нь өөрөө цаашаа ахаад юу болдог вэ гэхээр сума n тэнцүү 3 n дээр нэмэх нь 2 байгаа тий. Сума n гэдэг чинь өөрөө n-ийг үржигэн n дээр нэмэх нь 1-ийг хуваах нь 2 байдаг аваа. За тэгэхээр эцсийн томьёо нь юу байдаг вэ гэхээр n-ийг үржигэн n дээр нэмэх нь 1, үржигэн n дээр нэмэх нь 2, хуваах нь 2-ыг 3 үржихээр юу 6. Ийм томьёо авах нь шүү сума n гэдэг нь болохоор. Дахиад эднийг хаалт ингээд юу авч болно. Тэгэхээр барыг энэгээр ингээд бичсэн ер нь бол амархан байгаа. Яг тэгвэл за шивэл энэ оронд 5 байлаа гэвэл дараагийнх нь 6 тий. Тэрний дараагийнх нь 7 гэдээ ойлгочихвол гэсэн үг. Тэгээ бодвол их амархан. За ийм томьёо сума n байх нь шүү. За энийг та бүхэн анхаараарай. Тэгэхээр энэний оронд энэ томьёог орлуулад за ингээд цондгоо үднүүд нь энэний оронд бас энэ томьёогоо орлуулад энэ дээрээ нэг k ч өөр тусдаа өөр юу гарах шүү дээ. Нэг энийг 2 дугана. Эсвэл сондгоо үед 1-ийг хасаа 2 дугана гэсэн үг. Тэгэхээр ингэж сум энийг энэ томьёогоор оруулах амар байсан юм байна. Бүр энэ томьёогоор утсан ч бүр амархан. За баяртай.